Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр суугаад тааруулан сонсож үзэж байгаа сонсогч үзэгчдтэй энэ өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 9 цаг 12 минут болж Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Студид Аш муутай Ари миний бие болон Царай муутай Ари мөн найруулагчаар ангарагнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн мөн тухтай наадам бэлэгтэй урамшуулалттай худалдаа BSB Office Mobile хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари. Өглөөний мэнд Ари, сайхан амарлсан уу? Сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Зя Hot Topics нэвтрүүлэг маань уламжлал ёсоор YouTube дээр ирсэн өчигдрийн дугаарын доор ирсэн комментуудаас уншдаг байгаа. За, соён доо ингэж хэлсэн мэн 90 харийг хэл устай хүн англиар зөв дуудаарэ гэж байна. За, орчин дад гэж дуудахгүй гэдэг. Би энэ хэсгийн сайн ойлгосонгүй юун дээр гэж ярьчлаа. Харин Walking Dead гэж ярьсан. За, тэгээ тэрийг Walking гэж дуудаарай. За, энэ дээр анхаарай. Walking Dead. Зөв. Дад гэдгийг дад гэж дуу. Walking Dead гэж уншсан юм шиг байна те. Дуудсан шиг. Тийм юм болоо. За, Walking Dead. 100-128-93 та нартай шинэ сарын шинэхэн өдрийн мэнд хүргэе. Эмэгтэй ари шиг Squid Game билүү? Squid Game. Squid Game те. Squid Game-ийг машиндад үзчихлээ. Саналаа одоогоор хэлэхгүй, спойлердчих гээд байна. Киноны төгсгөлийг харахад үргэлжлэл байгаа л гэж санагдсан гэсэн байна. За, өөр энүүгээр буян нийцэх 62 54 2 аринаар гоё харагдаад байна. Хоёулаа турчгаа юу да гинзэ. Манай ариггүй л турж байгаа миний туранч гэж юу ах. За, хоёул мэдээлэл рүү орох уу да? За тэгээ. За, эхний мэдээллээр за надаас эхэлчихье гэж би бодлоо. Эхний мэдээллээр за Далай ламыг бид нар сайн мэднэ. 14-р дээрхэн гигантан 14-р Далай лам гэхэд бид нар сайн мэднэ. Тэгвэл Далай ламын төрсөн өдөр эрх бүтэн сайн өдөр буюу 7 сарын 6-ны өдөр болно. За, Далай ламын төрсөн өдрийг ухтаад Далай ламын залгамжлагч хизээ тодорхой гэдэг асуулт бас гараад ирсэн явж байгаа юм байна л да. Ерөнхийдөө яг энэ асуудал өмнө нь ч яригадаад байсан. Энэ 600 жил үргэлжилсэн энэ уламжлал яг 14-р Далай ламын үеэр дуусах уугүй юу гэдэг асуудал ч бас яригдчихсэн юм байна. Хэрвээ дуусахгүй бол дараагийн Далай лам хэн байх вэ? Хаанаас тодорхой ихэд Далай лам маань өөрөө бас их сонирхолтой бас ярилцлага мэдээлэл өөрөө өгчээсэн юм бэлээ. Дараагийн хүн маань эмхтэй үнч байж магадгүй, эсвэл бүр байхгүй ч байж магадгүй гэж өмнө нь ярьжсэн. За тэгээд яг ингэж явсаар агаад 90 насныхаа үеэр энэ талаар нэг дахиад би мэдээлэл хүргэнэ гэжсэн бол энэхүү 7 сарын 6-ны өдөр дээрхэн гигантан маань 90 насны сүүдрийг зоглох гэж байна. Тэгэхээр яг энэ үедээ зэрэгцээд бас дэлхийн тархины анхаарлын төв дараагийн Далай ламыг хаанаас яаж тодруулах вэ? Тодруулах уугүй юу гэдэг дээр их анхаарлаа хандуулад байгаа юм байна. За одоо болохоор ер нь бол Далай лам ч өөрөө 1959 онд төвдөөсөд дүрвээд энэтхийн хойд нутгийн уулархаг Дарамсалаа хотод төр засгийн газраа байгуулад тэнд оршин суудаг. Тэгвэл Дарамсалаа хотод Далай ламын төрсөн өдрийг угтсан ажиллагаа 5 гаргийн өглөөнөөс буюу яг өнөөдрөөс эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ 3 өдөр үргэлжлэх төвдийн 15 дахь удаагийн шашны их чуулганд бол маш олон тооны хүмүүс оролцсон. За тэгээд энэ Далай ламын төрсөн өдрийг ухтаж хийж байгаа баяр ёслол мөн чуулганд болохоор 7000 гаруй жочид хүндтэй жочид төлөөлөгчд оролцсон гэдгийн дотороос нөгөө алдарт Холливуудын жүжигчээр Ричард Гир бас дунд нь явж харагдаж байна лээ. Энэ аль улсад трендж орж ирлээ? Би энийг түр англи хэлтэй орноос л авсан. Британий нэлээд сүүл рүү байсан уу юу? Тийм. За олж хараг байсан байна. За тэгээд юу болохоор Далай лам ч өөрөө Нобелийн их тайвны шагналтай. Тэгэхээр 600 жилийн туршид яг Далай ламыг үе уламжлан тодруулаад ирсэн байгаа. Тэгэхээр өмнө нь болохоор бас нэлээд хэдэн жилийн өмнө яг түрүүн би хэлсэнчлэн Далай лам бол өөрийгөө би бол дараагийн үнийг тодруулахгүй ч байж магадгүй гэд нэлээд тийм тодорхой мэдээлэл хийгээд яг буддын шашнаа дагдаг Далай ламыгаа шүтдэг хүмүүсийн хувьд бол айдас хүч төрүүлээд байсан. За тэгвэл ямар ч тач болохоор өөрөө энэ талаар тодорхой мэдээлэл хийнэ гэсэн ийм байр суурийг бол Далай ламын тамгын газар гэх юм уу төлөөлөгчийн газраас бол мэдэгдсэн гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Энэ Их Британий юунд тренд дээр 500 хайлттай 4 цагийн өмнөөс трендлж эхэлсэн. Яг тийм нэг англи хэлтэй орны трендээс л би харсан төрөө.
За далай лам ч бас Монголоос гарч магадгүй гэсэн яриагаа. Гэхдээ миний ойлгочоор бол далай лам эсвэл богдыг нөгөөд чинь одоо хятадын ардын намын юу баг хуралд байгаа гишүүн чинь бас юм бэлээ. За ванчин богд энэ гурав нэг ээлжилж тодруулдаг тийм заншилтай юм шиг үлээ. За тэгэд энэ дээр бас шашны нэлээд том асуудлууд бас аюулгүй байдлын асуудлууд яригддаг сэдв байна те. Ялтчгүй одоо бид нар чинь далай ламыгаа сайн мэднэ. Манайх ч одоо дийлэнхүүдэ будны шинтэй орон болохоор тэгээд хэдийгээр Британь 500 хүн хайцсан байсан боловч би тэгээд татаад оруулаад ирлээ л дээ. Дараагийн богд бол Монголоос тодорцсон байгаа. Тэгээд харж лээ. Яаж цааш өрнөхийг. За дараагийн сэдвийг бид удаа. За дэлхийд даяар AI mode гэдэг хайлт. За бид хоёр hot topics-аа бэлдэхдээ хідэн хайлттай байгаагаас нь Google-ийн одоо трендийг ашиглаж харуулдаг. Google тренд дээр AI mode гэдэг хайлт 5 сая хайлттайгаар Америк нэгдсэн улсад гараад ирлээ. За AI буюу хиймэл оюун ухаан гэсэн үг. За Google бол хайлтын зорилттойсэн бол ийхүү AI mode-ыг одоо Америк нэгдсэн улс болон эмгэгт нэвтрүүлж байгаа юм байна. За тэгээд хүмүүс бол энэ AI mode руу яаж орох вэ гэж янз янзаар хайгаад сонирхож үзээд байгаа. За одоо Google-ээс өмнө бид нар зүгээр л одоо далай лам гэдэг хайлтаар ч юм уу хайчдаг гэсэн бол одоо асуулттай илүү бүр давхар дараагийн асуултуудтайгаар хариултуудыг авдаг болчиход байна л да Google. За энэ одоо Gemini 2.5 гэдэг 2.5 гэдэг одоо цэг 5 гэдэг одоо энэ юунаас алгоритмаага инхүү Google search рүүгээ оруулж ирээд за тэрийг нь хүмүүс янз янзаар асууж эхэлж байгаа маань. За тэрний бас нэг үзэгдэл нь бол одоо тодорхой нь хүмүүс бол өмнө нь Elon Musk гэдэг хайлт байдаг гэсэн бол асуултууд их одоо орж ирдэг болсон маань Google тренд дээр. За тухайлбал What's in the Big Beautiful Bill гэдэг хайлт 200 мянган хайлтаар Америк нэгдсэн улсад орж ирж байна. За маш сайхан үзэсгэлэнтэй төсөл гэдэг хуулийн төсөл гэж яриад байгаа энэ сэдв за өчигдрөөс хойш өстой жинхэнэ ярианы сэдв болж байна. За энийг одоо танаа манай ах хоёрын хоорондох л асуудал байна л да. Хаасаагүй буцалж ийн л да. За яста жинхэнэ ярианы сэдв болох сэдв бол Elon Musk Trump хоёрын асуудал байна. За Elon Musk Trump хоёр бол их улам ам мөрөж байна. Зам мөрөхтэй бүр Трамп бол янз янзаар ирсэн өчигдрийн одоо hot topics-оор бол за Elon Musk бол Трампын одоо энэ бэлдээд байгаа энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа өөрийнхөө Twitter хуудасаар мэдээлсэн санаж байна тийм. За энэний дараа Трамп бол өөрийнхөө Truth Social дээр маш сонирхолтой үнэхээр гайхалтай сонин мэдээлэлүүд хийсэн. Ер нь манай ахыг танаа ах одоо дээрлсэн гэж хэлж болно. За ингэж хэлсэн байна. 7 сарын одоо 1-нд өчигдөр Truth Social дээр Трамп Elon ямар ч хүнээс илүү татаас авч байгаа хүн төрөлхийн дүүхэнд байгаагаас илүү татаас авч байгаа хүн. За энэ татаасгүйгээр Elon бол зүгээр л энэ дэлгүүрээ хаагаад ер нь бол буцаад Өмнөд Африк руу явах хэрэгтэй. Явах байсан гэж одоо ингэж мэдээсэн. Манай ахыг бүр арай л тэмдэг хийсэн байгаа. Өөрөө сонгуульд өрсөлдөх болохоор баахан мөнгө авчаад дэмжүүлснээр одоо болсон чинь танах чи ер нь хүн чанар ер нь муутай хүн биш үү? Найдалж юмар хүн байна. 280 сая доллар авсныг нь бол бэлхнээ ингэж гаргаад ирсэн байл шүү дээ. За юу гэж хэлсэн бэ гэхээр эргээд сануулбал Elon Musk бол одоо яг энэ Трампын оруулж ирж байгаа хуулийн төсөл санаачлага бол ерөөсөө Америк нэгдсэн улсыг дампууруулна, маш буруу зам руу явж байна гэд ийм хэрүүл бол энэ одоо оруулж ирж байгаа төсөлтэй холбоотой. За энэ бол одоо 5 тэрбум долларын асуудалтай холбоотой маш том ийм төсөл гарч ирсэн. Энийг бол Трамп өөрөө Big Beautiful Bill гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэр нэрээр нь одоо бүр ингээ аль биесны барыг нэр болсон. Google дээр одоо тэр Big Beautiful Bill гэдэг дотор нь юу байгаа юм бэ гэсэн хайлтад орж ирж байгаа. За энэ дотор яг юу байгаа юм бэ гэхээр энэ тодорхой зарим одоо салбаруудаа дэмжлэг үзүүлээд татврын хөнгөлт үзүүлээд зарим салбаруудад татврын хөнгөлт үзүүлдэг гэсэн салбаруудаас татаасыг нь болиулж байгаа. За тэр тусмаа Elon Musk-тай холбоотой энэ салбаруудад татаасаа багасгаад илүү тийм уламжлалт Америкийн нэгдсэн улсын бүр 100 жилийн өмнөх байсан Америкийн нэгдсэн улсын том юм салбаруудаа дэмжсэн буюу газрын тоос за энэ дэд бүтц гэсэн энэ салбаруудаа дэмжсэн одоо татврын хөнгөлөлт үзүүлж байгаа ийм одоо төсөл юм байна.
За ингээд энэ нь бол мэдээж хэрэг Elon Musk-ийн одоо яг бизнесүүд буюу за Tesla машин, SpaceX-т нь үнэхээр сөргөөр нөлөөлөх гээд байгаа. За энэ бол Elon Musk юу гэж хэлж байгаа вэ? Энэ бол ажлын байрыг бууруулах гээд байна. За тэгээд хуучин одоо энэ айл эртний гэж яриад байгаа эртний салбаруудыг дэмжсэн энэ одоо газрын тоос одоо юу те газ маз энэ салбаруудаа дэмжсэн байна. Тэгэд энэ бол шинэлэг байдлыг Америк нэгдсэн улс чинь одоо яг одоо инновац буюу шин нээлт шинэлэг байдлууд дээр тулгуурлаж өгчдөг ус ийм байдлыг үү хийж байна гэж ярьсан бол Америк юу гэж хэлж байгаа вэ? Энэ бол жинхэнэ Америк ажлын байрыг хадгална, дэмжинэ. За тэгээд юу яагаад Elon Musk энийг эсэргүүцээд байгаа вэ гэхээр өөрөө хэдэн тэрбум доллар энэс алдах гэдэг болохоор л энийг буруу шаагаад байгаа юм. Тэгээд ер нь буцаачих уу гэж ярьсан гэж байгаа юм. Трамп зүгээр тоглоом шоглоом юм уу хайш. Тий зүгээр бүр юу гэж хэлж байгаа вэ? Elon Musk энэ хоёр ч учиргүй одоо сүлжилжсэн шүү дээ тийм. За буцаачихгүй Америк өмнөд Африкт нь буцаачих юм уу гэж одоо тоглоомоор буцаасан ч яах вэ гэж одоо бас ингэж цоглож ярьсан. За энэ хоёрын одоо ингээд Elon Musk болон Трамп хоёрын хоорондох одоо сөргөлдөө илүү хурц болж байна. Маш хурц байдал руу орж иж байна. Тоглоомоор ч юм уу одоо чи бол бараг л Америк хүн биш дээ. Өмнөд Африк руугаа буцаа гэсэн байдалтайгаар ярьж байна. За тэгээд Elon Musk-ыг бол янз янзаар дээрлэхсэн гэх юм уу? Одоо дээрлэх маягаар ийм одоо байр суурь илэрхийлж байна л да. Төрийн нарийн бичгийн дарга түрүүн бас юу ингэсэн байсан. Elon Musk-ийн Америк нэгдсэн улсын иргэншлийн хураан авах хэрэгтэй гэсэн тийм мэдээлэл хийсэн юм уу да. Би нөгөө гарчгийг хараад өнгөрсөн л дээ. Доторхыг нь орж уншсангүй. Тэгээ би ёо за энэ нөгөө аригууны хилдгээр хизээ нэгэн цагт бүгд сална гэдэг шиг нөгөө сүжирээд байсан хоёр хүн маань тий маш их нөлөөлтөй хоёр хүн ингээд одоо дээр ингээд нөгөө хатгалцаад эхлэхээр бас ямар эвгүй бэ л гэж би хараа явж илаа л да. За тэгээд манай ах бол тийм амархан бууж өгөх юм шээ. Угаасаа авьяастай хүн те даваад гарна. Трамп бол солигдно. Ер нь бол 4 жилийн л хугацаатай. За энэ хооронд бол бас тисэд үлдчих юм бол манай ах юу гэж зарлсан бэхээр Америкт 3 дахь хүчин хэрэгтэй байна. Шинэ нам байгуулъя гэж санаалсан. Шинэ нам байгуулах. За тэр хэмжээний мөнгөтэй шинэ нам байтугай байгуулах байлгүй дээ. Яг хийх юм бол гэтээ манай ах төрд одоо те дахиад одоо бодё 3 жил гарan суун штэ. Энэ хугацаанд юу ч болж болно. Юу ч хийж чадна. За харж л харин тий янз янзын сонь юмнууд яриад байна л да. Зөөч юм уу гэж явуулчих юм уу гэж яах шиг янз янзаар ингэж байгаа. За тэгэд энэ мэдээж хэрэг Elon Musk гэдэг хайлт 50,000 хайлтаагаар тэргүүлж байгаа. За ингээд энэ одоо Beautiful Bill гэдэг байгаа дотор ямар учиртай юм яагаад энэс олж муудалцаад байгаа юм бэ гэдгийг Америкчууд өөрсдөө 200,000 удаа хайлт хийгээд үнэхээр яагаад муудалцаад байгааг нь ойлгох гээд ингээд хайгаад байгаа юм байна. За тэгээд Трампын мэдээ бол дуусаагүй танаа ахсан дахиад орж ирлээ. Бас нэг сэдвэр орж ирсэн. Trump fragrance гинэ. Хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлэх үү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Тэгэхээр та Payon аппликейшнийг гар утсандаа суулгаад хизээч хаанаас ч хүссэн газараасаа онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хэлбэрээр авах боломжтой. За тэгэхээр Payon-ы бас нэг давуу тал нь 6 хувиан хүртэл хувиан төлөх боломжтой. Одоо аваад хувиан төлгээд үйлчлэгээ дотроо зөвхөн ганц зээлийн үйлчлэгээс гадна лизингийн зээлтэй, автомашины зээлтэй, за мөн барьцаа зээлтэй тэгээд чухал үед бол 75 сая төгрөг хүртэлх одоо зээл авах боломжтой орон сууцаа шууд захимаар барьцаалаад. За тэгээд энэ буюу одоо хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа. Дээрээс нь энэ орлогыг нотлохдоо цалингаас гадна бизнес мал зэрэг олон төрлийн аргаар нотолдог ийм онцлогтой ийм одоо аппликейшн. За тэгээд бизнесийн зориулаад стартап нар зориулсан бизнес он хэмээх шинэ бүтээгдэхүүн ч бас нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр Payon аппликейшнээр 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг хүсэлтэд цалин мал бизнес зэрэг өөрийн боломжтой бүхий л орлогоороо бүрдүүлээд одоо судлуулад 5 минутын дотор шийдвэрийг авах боломжтой платформ. Тийм учраас Payon-ыг та гар утсан дээр заавал татаад аваарай. Аппликейшн мэдээж хэрэг Google Android үйлдвэрлэлийн системд бол Google Play Store-оос, за iOS үйлдвэрлэлийн системд бол App Store-оос Payon гэж хайгаад татаж авах боломжтой. Хамгийн гоё нь зээл төлөх өдрөө өөрөө сонгоно. Нэмээд бас зээлийг 30 сар хүртэлх хугацаатаагаар авах боломжтой. За Facebook дээр Payon TBF гэж бичээд орж болно. Мөн Instagram дээр Payon Official гэж бичиж орж болох бол 5 богд finance.com гэдэг вебсайтаар нь ороод нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Чисээ утасны дугаар хэлсэн үү? Хэлээгүй. За Payon-ы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 7533 11 11 7533 1111 дугаараар холбогдож болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа.
За баярлалаа. Сувд ундрах ах нараас олж муудалцах нэ манай хоёр гин. За ер нь танаа ах ер нь барахгүй би мэдэж байна. Одоо танаа ахтай холбоотой гоё мэдээлэл өгнө. За Trump Fragrance гэдэг хайлт 20,000 хайлтаагаар орж ирж байгаа юм байна. Тэгсэн чинь Trump ч үнэртэй ус гаргачих. Угаасаа үнэртэй устай байсан юм байна. Бидний мэдээлэл юм байна. 2004 онд одоо Donald Trump Fragrance гэж гаргаж ирсэн юм байна. За ингээд 2025 онд инхүү Victory 45 47 гэдэг нэртэй үнэртэй ус гаргаж байна. Үгүй мөн том эгөө төгөн шүү. За тэгээд 7 сарын 1-нд энэ худалдаанд гарсан үнэртэй ус нь хамгийн гол нь $249 юм. $250. За юу ч тийм. За өмнөх гаргаж ирсэн үнэртэй уснаас хамаагүй үнэтэй болж таарж байна л та. За тэгээд энэний одоо үнэртэй усны савлгаа нь ямар хэлбэртэй гэж бодож байна? Трампийн хөшөө байгаа шүү дээ. Яа, бүр нэр юм уу? Нэр үнэхээр зургийг надад үзүүлэх баг. За Victory 45 47 гэдэг үнэртэй ус гаргаад энийг нь хүмүүс сонирхоод хайгаад байна. За би тэгээд бас сонирхож үзлээ. Трамп ч одоо юу хийвэ? За одоо гар ус гаргасан л гин. За тэгсэн чинь энэ юм байна. Гуталтай юм байна Трамп гэдэг. За бүр цаг үйдэг юм байна Трамп гэдэг. Тэгээд бүр God bless the USA гэдэг бүр Библи Трампийн хувилбар бас байдаг юм байна. Трамп гитартай юм байна. Тэгээд би зүгээр бодлоо Трамп бүр арх үйдэг юм байна. Трамп хүүхэлтэй байдаг. Ер нь ламбард хийх юм уу? Ахтай идэж үг шүү. Ламбард хийх юм уу шүү. Голохгүй маа зах зээлийг. Үгүй наадуулыг чинь яг өөрөө гаргасан юм уу? Өмнөөс нь л тэгэл нэрийг нь ашиглаад ийм том нэртэй хүний чинь одоо тэгэл нэрийг ашиглаад гаргаад байдаг юм шүү. Тэгэд бодол өөрөө зөвшөөрлөг л байдаг хэвээр. Энэ үнэртэй ус санал болгоод ингэж хийчихвэл яаж гэж миний хөшөө хийчих гэдэг. Үгүй найруулагч зургийг өгчлөө. Юу энэ Оскарын наадмын шагнал биш үү? Үгүй мөн сайн бас одоо чадж байгаа шүү те. Бас. Одоо энэ хараа Victory 45 47 гэдэг чинь одоо ялалт 45 дахь ерөнхийлөгч 47 дахь ерөнхийлөгч гэдгээл хэлээд байгаа шүү. 46-ыг нь хасчих. Голынхоо ерөнхийлөгчийг хасаа Joe Biden-ыг навччих. За ямар ч үгүй юм бадрангуй хүн байгаа шүү. За тэгээд ер нь энэ үнэртэй усыг ингээд хайгаад байгаа юм. За энэ үнэртэй ус нь мэдээж хэрэг одоо судлаачдын үзэж байгаагаар бол нэг $2.5 сая борлуулалт хийх байхаа гэсэн баримжаатай юм байна. Гэхдээ ууг нь бол Америкийн нэгдсэн улс шиг за ерөнхийлөгчийн хэмжээний хүн шиг хүнд бол $2.5 сая бол жижиг штэ ууг нь тий. Гэхдээ голохгүй маа. Танах ер нь голохгүй маа зах зээл. Би яг нөгөө ахыхаа үнэртэй усыг худалдаа тавьчихгээд үнийн сая үржүүлж үзсэн чинь 900 мянган төгрөг болох нь штэ Монгол мөнгөөр. Тэгээд захиалаад авцсан явж явах үедээ ширэн дээрээ тавьж явчихсан. Бас нэрээ байлгаж яхад гоё ч юм уу гэж хараад байгаа. Харин тий энэ чинь баг нэг хөшөө дурсгал сүвнэр маяг болгоод. За танай ахтай холбоотой бас нэг мэдээлэл байна. Alligator Alcatraz гэдэг нэртэй бас хайлтыг л оруулаад ирж байгаа байхгүй юу? Би Alligator Alcatraz гэхээр энэ ямар учиртай юм орсон чинь цаанаас Трамп л байгаа юм. Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр Флоридад байдаг данжин өнгөрөх хорих төв гэж байдаг юм байна. Ангийн хорих ангийн. За энэ Alcatraz гэдэг одоо Alligator Alcatraz гэдэг хожтой юм байна. Ууг нь бол тийм зориулт юм биш. Нилээн тийм намгархаг газар байдаг юм данжин өнгөрөх хорих төв. Ойр хавьдан дан аллигаторууд байдаг. Флоридад ч одоо аллигатораар алдартай. За аллигаторууд байдаг намгархаг газрууд байдаг болохоор матрын нэг төрөл аллигатор амьдардаг учраас Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол аллигатор Alcatraz буюу Alcatraz гэж алдартай шорон байдаг. Хин ч оргох боломжгүй алдартай. Тэр утгаараа юм. Тэгээ тэр утгаараа аллигатор Alcatraz юм аа гэж хэлсэн чи тэр нэг хайлтар ороод ирсэн. Йоо. Гэтэ нэрэл яг одоо орох гэх юм бол матруудад бариулчих юм биш үү? Яг агуулга нь бол манай найруулагчтай лаг зураг өгж ин Трамп гэдэг энд бүр алтан пүүз гараад ирлээ. Сникерс гэж нэрлдэг байдаг юм байлээ. Йоо. Юу ийсэд бүгдээд юм лээ. Аяг тавг угаагч ингэж яж магадгүй. Дөрвөн зүгийн шууганаар гэтээ энийг зайлвал Трамп өөрөө хийлгээгүй л дээ. Дөрвөн зүгийн шууганаар нөгөө Хятад Америкийн нөгөө тарифыг зарласан шүү дээ Трамп. Тэрний дараа Хятадын үйлдвэрлэгчид юу үйлдвэрлээд эхэлсэн гэж Трампын толгойтой жорлоо угаагч заяа. Тэгээд нөгөөх нь нилийн борлуулалт өндөртөө бүр сүүл рүүгээ нөгөө тренд болоод дөрвөн зүгийн шууганаар мэдээ болж орж исэн байхгүй. Энэ хин комент хийсэн байлаа да хараад саналаа чулуун бодол авсан дөрж өгчсэн байна. За энэ сув дундрах Трампгүй 2 хоног юмсан гэсэн байна. Хонохгүй байна сув дундрахаа бүтэхгүй мэн. Ингээ одоо юу ч голохгүй өдөр болгоно нэг бүтээгдэхүүн гаргаж өгнө чи. Орж ирэл ах юм байна. Окей, Трамп яг ингэдэм байна. За. Яг чи хоёр шиг заяа өдөр өглөөгөө Google Trend хараал сууж байна. Тэгээ нэр нь байхгүй. Яаж оруулах вэ? Яаж оруулах вэ? За одоо үнэртэй усаа тавьчихаа. Нэр нь яг байхгүй болонгот ямар нэг байдлаар нэг олонний анхаарлын төвд дахиад ороод ирдэм байна л та. За юу нэвтрүүлгийнхаа дэмжин ажлагчийг мэдээллийг хүргэе. За нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар маань Unitel хамтран ажиллаж байгаа. За дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай.
Та 1455 дугаард он гэсэн мессеж илгээх эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй. Unitel. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчийн мэдээллийг хүргэлэн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Unitel хамтран ажиллаа. Баярлалаа. За сувд ундрах ёо бүх юм Трампын зурагтай болох нээлгэн. Төгөлдөр Трамп мань хоёрын эго бол ялгаа авахгүй гэсэн. Манай төгөлч бүр аимшигтэй эготэй юм биш тэгвэл. Тийш дээ нэрээ сонсогчдын юу л холбооны дарга байлаа. Тийм манай сонсогчтой холбооны дарга хамаагүй муулчлаа уучлаарай. Яа төгөлдрийг барахгүй. За. За дараагийн мэдээлэл рүү орох. Аха. За дараагийн мэдээлэл энэ их юу сэдв орж ирсэн бэлээ. Хувьдаа миний одоо үзэл бодолтой их таарсан сэдв байсан л да. За Pen Trans гэдэг нэрээр ороод ирсэн байсан уу? Pen Trans. Тийм. За ямар учиртай гэдэг вэ? Мэдээлэл үү? Тийм, Lia Thomas-ын талаар одоо ярьж байна. Lia Thomas гэдэг энэ одоо эмэгтэй маань өөрөө одоо трансгендер эмэгтэй гэж явж байгаа. Тэгэхээр яг одоо манайхан ингээд яг энэ мэдээллүүдийг өмнө харж байсан бол эрэгтэй байжгаад хүүсээ шилжээд эмэгтэй хүн болсныхоо дараа одоо Америкийн нэгдсэн улсын их сургуулиудын 1-р дивизионы тэмцээнд оролцоод 100, 200, 400 метрийн рекордыг шинжилээд ер нь бол ингээд захиур хагалж гарч ирсэн. За мэдээж чинь ингээд өмнө нь ингээд тогтооцсон байсан рекордыг нэг одоо тамирчин орж ирээд бүгдийг ингээд хүү хамаад одоо шинжилээд байна гэдэг чинь хин хүний хувьд бол тодорхой ингээд айхтар зүйл болсон л доо онц үзэгдэл гэх юм уу. Гэвчиг энэ хүн маань өөрөө трансгендер буюу нэгэнт бие махбодынх нь ингээд байдал одоо биологийнхаа талаас эрэгтэй хүн байсан байж ич эмэгтэй хүмүүстэй өрсөлдөөд ийм одоо амжилт гарах нь тодорхой штэ гэдэг эсэргүүц хүмүүс маш их гарч ирсэн. За тэгвэл өнөөдөр яагаад Lia Thomas гэдэг энэ бүсгүй трендээр орж ирсэн бэ гэхээр Пенсильвани их сургуулийн зүгээс одоо трансгендер усан сэлтийн тамирчин Lia Thomas-ын одоо бүх тогтоосон рекордуудыг хүчингү болгоод за тэгээд дараагийн шийдвэрийг гаргасан ямар шийдвэр гаргасан бэ гэхээр одоо трансгендер буюу хүүсийн шилжилт хийсэн хүмүүсийг одоо биологийн яг одоо өөрсдийнх нь одоо хүүсээрээ байгаа хүмүүстэй хамт спортын тэмцээнд оролцуулахгүй гэдэг ийм шийдвэр гаргасан байна. Нэг ёсондоо эрэгтэй хүн байжгаад эмэгтэй хүн болцсон одоо трансгендер хүн бол эмэгтэй хүмүүстэй өрсөлдөх боломжгүй гэсэн ийм одоо үнцэг гарч ирж байна л да. Яг ийм шийдвэр гаргасан байна. За яг энэ шийдвэр гарсантай холбогдуулаад бас Америкийн нэгдсэн улсын боловсролын департаментаас бас мэдээлэл хийсэн. За энэ үе дээр болохоор Пенсильвани их сургуультай бол ингээд харилцсан одоо тохиролцсны үндсэн дээр гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл хийсэн. Мэдээж энэ чинь нөгөө трансгендер хүнийг спортын тэмцээнд оролцуулахгүй байх гэдэг шийдвэр гарангууд хүн болгоны хувьд одоо нөгөө хүний эрхийг зөрчилчлөө гэдэг нөгөө үнцэг бас гараад ирнэ дээ. Энэ үн чинь яагаад ингээд спортын тэмцээнд орж болдгүй ямар гай байгуулсан гай болсон гэх мэтээр ярьж магадгүй гэж гараад ирсэн чинь одоо энийг бол нэг ёсондоо одоо төрийн департаментээс дэмжиж гинэ гэдэг маань өөрөө ингээд одоо нэг ёсондоо Трампын бодлого бас явж гин гэсэн үг л дээ. Трамп ч өөрөө гарч ирснийхаа дараа трансгендер хүмүүсийн одоо нэг 3 дахь хүүс буюу дэм гэдэг хүүсээр нь иргэний үнэмлэхэн дээр нь одоо бичгээ болно. Одоо хүүс хүү гэж яриад байгаа шүү дээ, тий. Ингэж бичгээ болно. Тэгээд зөвхөн биологийн хүүс буюу эрэгтэй эмэгтэй гэдэг хүүсээр нь явна гэдэг шийдвэр гаргасан. За тэгвэл нэг өсөндө Трампын бодлого явсаар трансгендер хүмүүсийг спортын тэмцээнд оролцохын хориглох яг энэ шийдвэрт бас Трампын бодлого араас нь нөлөөлж байгаа гэдэг. Арталт нь бас Трамп нуугдсан мэдээ яваад байгаа байхгүй энийг өсөндө бас харин тий. Яаж иж байгаа л ороод ирж байгаа байхгүй. За тэгээд ингээд Lia Thomas-ийн хувьд бол өөрөө ингээд одоо энэ найруулагч ингээд зураг нөхцөн биш тий. Одоо усан сэлтийн тамирчид угаасаа том өртөө те би эрхүү байдаг л да. Гэхдээ энэ нь бол бүр ялчгүй л эрэгтэй хүн байгаад байгаа юм л да. Lia Thomas яг үнэндээ бол эрэгтэй усан сэлттэй өрсөлдөж исэн юм байлээ шүү дээ. Энд чинь гинт эмэгтэйд орж ирээд одоо рекордуудыг эвдээд эхлэв. Энээс өмнө Пенсильвани мужийнхаа одоо тэмцээнүүдэд мужийн тэмцээнүүдэд эрэгтэй тамирчнаар өрсөлдөж исэн. Ингээ явж хагаад за би бол эмэгтэй хүн юм а гэж өөрийгөө мэдрээд одоо тэгж яриад байгаа те. Identify as woman гэдэг өөрийгөө эмэгтэй юм гэж мэдрээд тэгээд эмэгтэйчүүдийн тэмцээнд өрсөлдөөд эхэлсэн. За энэ бол одоо яг энэ үед нь хамгийн их халуун цэг болсон мужийн аврах шалгаруулах тэмцээнд эмэгтэй эрэгтэй тамирчин зэрэг орж ирсэн. Lia Thomas одоо эмэгтэй. Гэхдээ яг тухайн одоо зохион байгуулагч нар Lia Thomas-т нь одоо
шагналыг өгцөн. Эмэгтэй тамирчид нөгөөгүй. Ягаад гэвэл хил амд өртөж магадгүй. Хүний эрхийн байгууллагууд одоо энэ LGBT community гэж яриад байгаа эднес ч бас нэлээд бас нөгөө чанга дуутай болцсон. Тэгээд хүний эрхийг зөрчлөө, ялгуурлан гадуурхлаа гэж дуурчдаг болохоор зохион байгуулагчид нь хил амд өртөх үегээд Лиад Томаст нь одоо жишээ нь өгсөн. Тэрэнд нь гомдолтой болоод Америк нэгдсэн улсын конгресст энэ одоо яг энэ сэдв бүр анхаарлын төвд орж байгаад нэг 3-4 жилийн өмнө хилцүүлэгт орж ирсэн санаж байна те. Лиад Томсын хэрэг. За одоо ингээ харахаар за мэдээж хэрэг энэ чинь төрмөл бий нь бол эрэхтэй. За тэгээд явцын дунд эрэгтэй тамирчин шиг өрсөлдөж за би эмэгтэй юмаа гэд эмэгтэй тэмцээнд өрсөлдөд эхэлсэн. Тэгээд энэ бол яалтчгүй нөгөө талаас олон хүмүүсийн бас дургуутслах юм уу шүмжлэлийг татуулж исэн сэдвэлтэй тий. Лиад Томс одоо жишээ нь эрэгтэй тамирчнаар өрсөлдөж явах үедээ айхтар гавсан амжилт байгуулаагүй. Ирчүүд дундаас ерөөсө тодорч гарч ирээгүй. Тэгээд мэдээж ингээд өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдрээ. За хүүсэн шилжилт хийгээд эмэгтэй болсныхаа дараа эмэгтэйчүүдийн дунд орж ирээ зүгээр цойлоод мандаад эхэлсэн. За тэгвэл эн чинь ингээд за тэр хүний эрх талаасаа тэр хүн ямар хүүстэй байна уу нөгөө одоо тэр лагаад нь луунгаад нь хамаагүй байна л да. Гэхдээ эрэгтэй бие махбод чинь эмэгтэй хүнээс яаж ч утсан давуу илүү хүчтэй бахан тодорхой газар эмэгтэй хүнтэй өрсөлдүүлнэ гэдэг чинь бол миний хувьд бол энэ шудраг усал санагдчихсан анх бол. За тэгээд энэ жинхэнэ нэр нь хүртэл эрэгтэй нэртэй шүү дээ. Энэ чинь эрэгтэй нэрээ солиулаад Лиа гэдэг нэр авсан санаж байна. Жинхэнэ нэрийн Томас гэдэг үлөө, Том гэдэг үлөө юм хүн байсан. За тэгээд одоо бол энэ тохиолдолд Пенсильвани мужид бол юу яасан байна те. За энэ трансгендер хүмүүсийг эмэгтэйчүүдийн төрөлд англиалд өрсөлдөхийг хорьцсон. Пенсильвани их сургууль шүү. Зөвхөн сургууль. Тийм сургууль дээр. Оюутнуудын төвшөнд л гэсэн үг юм л да. За дараагийн мэдээлэл рүү орох уу? За тийм. За дараагийн мэдээлэл PDD-тэй холбоотой мэдээлэл бас нэлийн одоо буцалж эхэлж байна. За гэхдээ PDD-тэй холбоотой яг мэдээлэл эцсийн шийд гартал одоо бүр илүү их хайлтар орж ирэх. Одоогийн байдлаар PDD-гийн хэрэг 100 мянган хайлттайгаар за what is racketeering гэдэг хайлт одоо Google одоо AI мод доосноос хойш асуулт нь орж ирж байгаа. Racketeering гэж юу юм бэ гэдэг. За ийм хоёр хайлтууд 200 мянган хайлтаар racketeering гэдэг хайлт орж ирлээ. За тэгээ энэ тухай сонирхуулъя. PDD-гийн шүүх хурал за 6-7 хоног болно гэж ярьжсэн. 6-7 хоног болчих бид нар Hot Topics-ороо нэлээд ярьжсэн. Ийхүү одоо яг хурлын үйл ажиллагаа бол өнгөрцөн дууссан. Одоо ингээд яг шийдвэр гаргах хүлдэж байгаа юм байна. За шийдвэр гаргахтаа энэ журорууд гэж ярьдаг штэ. За 8 эрэгтэй 4 эмэгтэй тангарахны шүүх гэдэг үлээ. За ингээд 8 эрэгтэй 4 эмэгтэй санамсаргүй аргаар сонгогдоод эднээс бас шийдвэрийг гаргах юм байна. За юун дээр гацаад байгаа вэ гэхээр яг одоогийн байдлаар нэг юм 4 одоо хэрэгээр PDD-г юу хэрэгтэн буруутай буруугүй юу гэдэг дээр ерөнхийдөө одоо тангарахны шүүх болон шүүгчтэй шийдвэрлэхээр одоо үлдчихэд байгаа юм. Дөрвөн хэрэг нь бол тодорхой ямар хэрэгээр. 5 дахь хэрэг нь racketeering буюу зохион байгуулалттай одоо гэмт хэрэг гэдэг ийм зүйл заалт нь яг энэ одоо DD-д хамрагдах юм уугүй гэдэг дээр ойлгомжгүй байдал үүсэж байгаа юм байна. За ингээд хэрвээ зохион байгуулалттай гэмт хэрэг буюу RICO гэж нэрлэдэг Америк нэгдсэн улсын бас яг ийм хууль байдаг юм байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг одоо баталсан ийм хуулиар бол за энэ дотор нь байдаг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг чинь ойр хавийн хүмүүсийг одоо хахуулдаах одоо юу хар тамхины 8 хийх за ингээд зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байсан уугүй гэдэг дээр ойлгомжгүй байгаад за тэр нь одоо хүмүүсийн сонирхлыг татаад байна. За тэгээд ер нь бүгд л одоо DD-гийн хэргийг одоо хүлээцгэж байна. За одоогийн байдлаар үнэхээр яг 4 хэрэг дээр яах юм бол одоо гин буруутай тогтоодох юм бол насаараа хорих ял амсгаар байх шиг байна. Одоо монголчууд ч ракет хийх гэж яриад байдаг шүү дээ. Айлган дарамтлах тий айдас хүч давтуулаад өөрсдийнхөө одоо эрхшилдээ аваад хүссэн зүйлээ хийлгэх гэх мэтчлэн тэнгүүд PDD-ийн хувьд болохоор яг ингээд зэвсгэлсэн хамгаалагчдаараа айлган дарамтлаа тий тэгээд ингээд нөгөө ракет хийгээд айлгаж ингээд бүр ингээд зохион байгуулалтанд орцсон байсан гэдг нь олон гэрчнэрхэн мэдүүлгээр угаасаа гарч ирээдсэн. Ямар сандал нэг бүсгүйг одоо нөгөө хойноос нь хөөж буудалцаад исэн гэж байгаа шүү дээ. Тий. Одоо тэгээд юу хэрвээ буруутай тогтоодвол ямар ял явна гэдэг байгаа. За хэрвээ ракетеринг гэж байгаа ракет хэрэг нь тогтоодвол 20 жил нэмж одоо ял төлөвлөгдөж байгаа маань. А дөрвөн одоо юугаараа ч гэсэн одоо төлөвлөж байгаа ялаараа ч гэсэн хэрвээ буруутай тогтоогдох юм бол насаараа хорих ял хүлээгдэж явах шиг байна гэсэн маань. Ер нь одоо ингээд торны цанаас гарч ирэхэргүй л болж байна л да. Тэ энэ одоо бас юу гэж шийдэх нь бас их сони юм те. Одоо тийм гэмтэрэг болохоор ялчгүй төвлөр үтсэн байна. DD-гийн хэрэгч жилд амнлаа шүү. Одоо тэгээд ингэж удаашрч явсаар байгаад хэрвээ шүүх ял өгвөл баг ял оноох үү дээ гэж. За айхтар баг ял онохгүй хал гэж би бодоод байна шүү. Тэр олон хохирогчтой хэрэг юм чинь тий.
За дараагийн мэдээлэл рүү орох уу? За тийм. За дараагийн мэдээлэл Британи дээр Lucy Letby гэдэг нэр тренд дээр нэлээд дээгүүр ороод ирсэн түрүү харагдчихсан. За энэ яг ямар учиртай хүн бэ гэд яг ихэвчлэн дангаараа нэр явж ивэл нэг бол улс төр, нэг бол спорттой холбоотой байдаг. Хэр баргийн ингэж дээшээ гарч ирдгүү энгийн одоо өөр хүмүүсийн нэр гэх юм уу. За Lucy Letby гэдэг бол хүн амны хэрэгтэй ийм сувилагч бүсгүй юм байна. Хүн амны хэрэгтэйдээ бүр няраа хүмүүсийн амь насын яг эмнэлэгт ажиллаж их хугацаанд хөнөөсөн хэрэгт буруутгагдаад одоо бол 15 удаагийн бүх насаар нь хорих ял шитгэгдээд ялаа эдэлж байгаа ийм бүсгүй юм байна л да. Нийтдээ 15 удаагийн бүх насаар хорих ял гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Lucy Letby гэдэг энэ бүсгүй маань өөрөө 2015-аас 2016 онд Честеринг гэдэг энэ эмнэлэгт ажиллаж байх хугацаанд нийтдээ 7 нярагийн амьд халдаад бас 7 нярагийн амийг хөнөөх гэж завдсан. Тэгэхээр ингээд 7 хөнөөгөө 7 нярагийн амьд хөнөөх гэж завдсан хэрэгтэй өөрөө ингээд буруутай ингээд хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод одоо бол өөрөө хизэнэ ингээд ялаа шийтгүүлээд одоо торны цаана ялаа эдэлж байгаа. За тэгвэл яагаад энэ бүсгүй нэр орж ирсэн бэ гэсэн чинь одоо 35 настай энэ бүсгүй тухайн үед энэ 2015-16 онд ажиллаж явах үед нь эмнэлгийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс яагаад яг энэ бүсгүйгийн ээлжин дээр ч юм уу те няраа эндэгдэл ингэж олон гараад байгааг анзаараагүй нэг өсөндө хариуцлага алдсан байна, үл хайхарсан байна гэдэг энэ үндслээр ялт тулгаад одоо яг энэ эмнэлгийн удирдлагын багт байсан 3 хүнийг баривчилсан мэдээлэл нь орж ирээд тэгээд ингээд юун дээр тэрэн дээр орж илдэ. Тэг хамгийн амар нь заяа. Энэ одоо ингээд ямар нэгэн гэмт хэрэг хийсэн хүмүүсийн нөгөө нэг зориг буюу мотив гэж ярьдаг штеп бид нар. Яг ямар ингээд зорилгоор тийм үү ямар сэтлэр энэ хэргийг үйлдэж үгээд Lucy Letby тийм юу сэтэл нь байхгүй. Яг яагаад ингээд дөнгөж төрсөн ярааштай бүр нялх хөөхт биш няраа хөөхтэй амьдсан ингэж хөнөөгөөд гисэн гэж. А гисэн чинь бүр одоо ингээд цагдаа нар өргөжлүүлээ шалгаж байгаа юу шалгаж байгаа гэхээр бүр хаа байсан 2010 11 12 онуудад бас энэ тентхийн өөр эмнэлгүүдэд дагалдан хийгээд дадлах хийжсэн үедээ бас яг энэ үеэр няраа эндэгдэл гарч уугүй юу гэдгийг бас тавтан шалгаж эхэлсэн байгаа юм байна л да. Магадгүй яг энэ үеэсээ ахуулаад одоо бага насны одоо няраа хөөхтүүдийн амьд хүрж исэн байж магадгүй гэж бас үзэж байгаа юм байна. Юутай ч одоо асуудалтай юм уу ямар ч юм тий. Харин тийм эрүүл биш те юу няраа хөөхтвэ те. Тэгээд одоо Lucy Letby гэдэг энэ бүсгүйтэй холбоотой мэдээлэл ялч британчууд өөрсдөө нэлээд сонирхоод энэ түрүүн трендээр нэлээд дээгүүр ороод ирсэн харагдчихсан. За сув дундрах гинэн хонгор царайтай хөөхөн хүүхэн байна уу гэн сэтгцийн өвчтөн болов уу гэсэн байна. За ямар эвгүй юм бэ те. Совилогч энэ эмч совилогч. Одоо энэ ингээд хүүхэд тэрсэн байгаа зургийг харахад хинч тийм хүүтэн төстэй алуурч ингэж харахааргүй байгаа байхгүй тий. Тэгээд ингээд хараагүй үед нь яра амин бүрлэгжил байдаг. За хамтран ажиллагчаас танилцуулах юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тухтай наадам бэлэг урамшуулалттай худалдаа BSB Office Mebel хамтран ажиллаж байна. За 6 сарын 13-наас эхэлсэн урамшуулалт худалдаа 7 сарыг дуустал үргэлжлэнэ. Тэгээд худалдан авалтын үнийн дүнгээс хамааран дэлгүүр дээр байгаа бэлэгнээс сонгон авах хэрэгтэй болох юм байна. За дэлгүүрийн бэлэгний жагсаалтыг хавсралтаар харуулах бах. За 3 саяас дээш 15 сая төгрөгийн хооронд худалдан авалт хийвэл 15 саяас дээш худалдан авалтын сонголтоор гээд хоёр ангилалтай байгаа. За жишээ нь принтер, мини бар, за монитор, кофе чанагч, ухааглаг хогийн сав, уцгүй чихвч, wireless mouse, за гар, за мөн одоо keyboard гэж ярьдаг, миктэй спикер, power bank гэх мэт маш олон төрлийн бэлгүүдтэй байна. За 3 саяас 14 одоо 15 сая дотор бэлэг одоо худалдаа авалт их юм бол арай өөр бэлэг тийм үү? 15 саяас дээш одоо үнийн дүнтэй худалдаа авалт их юм бол арай өөр бэлэг өгөх нь шүү дээ. Би тэгж ойлголоо зөв. За тэгэхээр 10 саяас дээш худалдаа авалтанд 9 ширхэгнүүднээс дурын 3 нүд сонгоод хевсний эрхийн бичиг хожих боломжтой тоглоом бас тоглож байгаа юм байна. BSB дээр очих юм бол. Худалдаа авагч нь 3 бэлэгтэй нүдийг амжилттай олж чадвал 500 мянган төгрөгийн хевсний эрхийн бичиг, 2 бэлэгтэй нүдийг олж чадвал 200 мянган төгрөгийн эрхийн бичиг, 1 бэлэгтэй нүд эсвэл нүд олоогүй тохиолдолд эрхийн бичиг хожихгүй гэсэн байна. За нүд олох хэрэгтэй юм байна. За үнийн дүнгийн бэлэг болон тоглоом 7 дугаар сарын 9-ийг дуустал үргэлжлэнэ. Харин 7 дугаар сарын 30-ыг дуустал ваучертай худалдаа үргэлжлэнэ шүү гэсэн. Ваучер нь дагалдан тийм түрүүн хэлсэн. Жишээ нь 20 саяас дээш худалдаа авалтанд бол сая төгрөгийн ваучер дагалдаж байгаа. Тэгэхээр 37 сар дуустал ваучераар худалдан авах боломжтой хямдралтай худалдаа үргэлжилж байгаа юм байна. Наадмын худалдаа тийм. За салбаруудын сануулад өгье. 19 дугаар хороолт автобусны буудлын урд талд BSB Mega Mall их дэлгүүрийн 8 дугаар давхар байгаа бол нарны зам дагуу BSB Office Mebel-ийн дэлгүүрт бас салбар байгаа. Michelle Expo D13 E25 гэсэн павильонд
бас худалдаалж байгаа бол за дархан Эрдэнэт өмнө говьд бас салбарууд байгаа. BSB цэг эмэн гэсэн вебсайт руу ороод та дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. BSB Office Mebel гэд хайгаад Facebook пэйжийг ороод та бүхэн лайктараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин утасны дугаар нь 7722 тэг 272 юм байна. 7722 тэг 272. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тухтай наадам бэлэг урамшуулалтаа худалдаа BSB Office Mebel хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орох юм байна те. За. Дараагийн мэдээлэл их сонирхолтой Их Британд Roll Cloud гэдэг хайлт Португал Roll Cloud гэдэг хайлт 5000 хайлтаар орж ирсэн. За энэ өчигдөр бас яг hot topics-ээр яригдчих хэмжээгүй боловч гол сэдв бас нэг ярианы сэдв болоод байгаа. Юунд бол Европт бол. За Европт одоо юу анхааруулга халууны анхааруулга гэдэг хайлт шин 200,000 хайлтгаар Францд өчигдөр орж ирээд байсан. Ерөөсөө Европын ялангуяа Францд бол ерөөсөө урд өмнө үзэгдэж байгаагүй маш их халж байна гэсэн. Маш их халж байгаа. За ингээд одоо нийтдээ Францын 96 одоо мужи гэх юм уу одоо дүүргийн 84-т нь улаан одоо улбар шар гэдэг анхааруулга өгсөн байгаа. За Парис бол зарим ингээд том хэсгүүдээр улаан буюу маш өндөр халж байгаа. Тэгээд ер нь хаасайг халж байгаа юм байна. Ялангуяа Испани, Португал. За тэгээд хүмүүс Португалд бүр маш хачин жигтэй үүл болж хараад байгаа юм байна. За энэ одоо хит халтаас болж үүсдэх үүл гэж хэлж болно. За энэ үүлийн зургийг манай найруулагч одоо өгөх бах. За энэ одоо ингээд хит халаад газар халаад маш халуун агаар одоо далаа руу дөхөнгүүд далаагаас хүйтэн агаар нь ороод за эндээс нь их хэмжээний одоо ууршилж явагдаад тэнгууд салхи хүлээгээд тэнгууд тийм ороомог шиг юм үүл үүссэн байгаа юм байна. Португалд ороомог шиг юм сонин үүл үүссэн. За тэгээд энэ маш намдаар байдаг ийм одоо яг нан чим шиг үүл чим шиг газар доор ороод ирсэн юм шиг ороомог шиг хэлбэртэй үүл гэ харагдаад байгаа нь хүмүүсийн одоо урд өмнө үзэгдээгүй халдаас үүсэж байгаа юм байгалийн үзэгдэл болоод байгаа юм байна. За тэгээд энэнийг нь хүмүүсээс ямар юм байдгийг харах гад үзэд одоо энэ харагдаад цунамигийн давалгаа шиг харагдаад байна надад. Цунами орж ирж байгаа юм шиг бас ийм сонин одоо ийм үйлүүд орж ирээд байгаа юм байна. Ороомог шиг ийм бөмбөр хэлбэрт байгаа зү тийм ээ. Бүр ингээд яг л цунамигийн давалгаа ингээд уулгалал ороод ирж байгаа юм шиг харагдаж тэр замаа. Сүрдмээр харагдаж байгаа. За энэ бол үүл юм байна. Энэ зурганд харагдаж бол уул биш. За цунамич биш. Үүл тэгээд ийм үйлийг хүмүүс олж харчаад бүр гайхаж тасраад бас олж үзээгүй хүмүүс нь олж харах гад ингээд хайгаад байгаа юм байна. Үнэхээр сонирхол. Энэ бүр үнэхээр сонирхолтой үзэгдэл. Иш мо чимба маань Парист очсон явж байсан. Халуун байгаа тийм нар шүү гэдэг. За сувд ундрах энд бүр уржигдэр 48 хүрсэн гэж. Оо ёо 48 гэдэг чамар амар давчидмар тоо. За тэр бүр халуун газар байгаа юм байна. Европт бол одоо яг энэ мэдээнүүдээс уншиж хахад Португалд хамгийн их өндөр халуун бүртгэгдсэн. Тэр нь одоо Португалийн нэг жижиг тосгон 46.6 гэж бүртгэгдсэн гэсэн. Тэгсэн чинь уржигдэр 48 хүрсэн гэж. Ёо. Амар юм би бүр айхтар халуун. Одоо нодон чинь Туркт би бүр амь тавингаа алдсан шүү дээ. Тэгэхээр 42 байсан шүү дээ. Ихтэй тэр 42 миний зүрхэнд орсон. Би дахиж л ийм халуун газар явахгүй шүү. Яа, амирээс. Одоо ч би боддоо шүү дээ хаяа. За энэ байгалийн онцгой халдаас болоод бас ийм сонин байгалийн дайвар одоо үзэгдлүүд бий болд юм байна. Тэрний нэг нь энэ сонирн хэлбэртэй үүлнүүд ингээд Португалд гараад байгаа юм. За энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөх болжээ. Зя Hot Topics нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on цахим зээлийн аппликейшн мөн Тухтай наадам бэлэг урамшуулалтаа худалдаа BSB Office Mebel хамтран ажиллалаа. Баярлалаа. Сонсогч та бүхэн үргэлжлүүлэн цаг бүхэн эхэнд явдаг мэдээгийн хүлээн авцсансоо дараа нь гэрлийн хөгжимтүүдийг хүлээн авцсансаараа баярлалаа арай. Баярлалаа арай.